анх одоо дүүргийн засаг даргын тамгын газраас өчигдөр одоо та нар сургалтанд суунаа. Оюутлогоо мэдээллийн төвд сургалтанд суух нь гайхажсангүй. Одоо бидэнд одоо оюутлогоо ямар хамаатай. Одоо би оюутлогоо очиад ажиллана гэвэл одоо миний одоо нас зүсийг голчих чил таараа. Бид нар хэсгийн яхлагч оюутлогоод очиж хийхгүй үсттэй гэсэн юмэрээ тэгээд ер нь дэмий юм болов гэсэн юм бодсон. Тэгээ яг гэхдээ одоо яг зөвхөн энэ нэг оюутлогоо мэдээллийн төв гэсэн тэр байшин савыг ашиглаж өөр сургалтал болох юм болов гэж бодсон чинь оюутлогын тухай мэдээлэл аваад их маш гоё сургалтанд суучлаа харин. Тэгээд энэ хамгийн гол нь энэ оюутлогын тухай ерөөсөө эрс одоо миний бодож исэн бодол маань юу өөрчлөгдчихдөө би чи одоо энэ оюутлогын тухай чинь бодохоор ерөнхийдөө оюутлогын тухай бид нар чинь ихэнхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгээд улс төрчдийн амнаас сонсдог. Тэгээд нэг оюутлогоо чинь нэг хэрүүлийн талбар юм шиг санагдагсан. Тэгээд за оюутлогын тухай гарууд баг Унтраачдаг Ганбаатарыг ярил алуу юу ярих нь энэний сонсыг гэхээс өөр нэгтэй гэж тэгээд одоо Батэрд наургыг ярихаар ч юм уу тэгэхээр энэ оюутлогыг чинь бараг л ингээл ер нь шал дэмэл ингээл баахан нэг хөрөнгө оруулалт хийсэн гэчээд одоо нөгөө яасан хөрөнгө оруулалтаас одоо илүү одоо бас мөнгө төгрөг нэхэл одоо энэ юусоо болохоо байчихс одоо ерөөс ингээд бараг л ажиллахгүй ингээд нэг Монголын одоо бас нэг ингээд нэг сайхан эрүүл төр сайхан говийн онгон дагшин байгалыг ингээд ухаж сэндилээ тэгээд монголчуудад ямар ч үр ашиггүй ийм л юм болол өнгөрч байгаа юм байна шүү тэгж л бодож байсан. Тэгсэн шал ондоо юм бэ би энэ саяын сургалтын цуснараа шал ондоо юм бодлоо. Оюутлогыг бол яг уу би сая санал сэтгэлийн тийм нэг хуудсан дээр хүртэл бичлээ. Яг уу Монголыг дэлхий багсааг л мэднэ одоо нөгөө Чингис хаан гэхээр нөгөө Чингисийн Монголоо гэдэг тэр утгаараа ч юм уу эсвэл одоо энэ олимп дэлхийн одоо энэ спортын одоо аваргууд тийм тамирчид тийм хүмүүсээр бол одоо багсгал гадарлахаас дэлхийн нийтээр бол Монголыг нэг тэр болгон мэдхгүй. Тэгэхэд бол энэ оюутлогой төсөл ингээд зүгээр хэрэгжээд монголчуудад яснаар бол хамгийн өөр ашигтай заа яг Монголын ард түмний амьдрал сайн болно. Монголын ард түмэн эх орныхоо баялагын эзэн болохоосаа гадна Монголыг дэлхийн нийтээр бүр мэддэг, таньдаг болох юм байна. Монголын нэр хүндийг дэлхийд оюутлогой л өргөх юм байна гэж би бол бодож байна. Тэгээд оюутлогоо оюунтай толгойг хөгжүүлээл гэдэг. Тэр оюунтай толгойд чинь ч гэсэн энэ оюутлогоо ч өчнөө хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна гэдэг би сая мэдлээ. Тэгээ их баярлалаа. Тэгээд энэ сургалтанд суулгасан их баярлалаа. Тэгээ энэ сургалтаа одоо дахиад бүр олон ингээд бидний мэтийн улсуудад бид чинь бас гайгүй мэдээлэлтэй хүмүүс шүү дээ уг нь бол. Тэгэхэд бид ингэж бодож байгаа юм чинь энэ жирийн иргэд юу бодож ийдэг юм бэ? Тэгэхээр иргэдэд зориулж энэ оюутлогоо энэ одоо энэ мэдээллийн төвдөө иргэдэг одоо хэсэг бүлгээр нь ч юм уу одоо насны онцлогоор ч юм уу ямар нэгэн байдлаар тэгээ авчирч ингээ хамруулаач энэ оюутлогын тухай мэдээллийг ард түмэнд үнэн зөв өгөөч л гэж бодож байна.